Банк гэдэг нь бол миний бодлоор хүмүүсийн мөнгийг найдвартай хадгалдаг. Тэгээд бизнес хийх гэж байгаа хүмүүст зээл өгдөг. Хүмүүс мөнгөний тоолж өгөөд тэгээ буцаад өгдөг. Хүмүүс зээл олгоод тэгээд тэр хүмүүс нөгөө хүссэн юм аваад Тэр нэг бол мөнгөний ингэж хадгалж байгаа эсвэл их болоо тэгээ буцаад өгдөг. Мөнгө хадгалдаг. Мөнгө төлдөг газар. мөнгө хадгалдаг, мөнгө их болгодог газар. Карт тэгээд мөнгөний сайн найдвартай л хадгалаад тэгээд карт хийгээ бас нөгөө судалдаг нөгөө хүмүүс зээл олохын тулд Гой хувц өмсөө төөрхөн болоод хүмүүст үйлчилдэг. Ажиллаа гэдэг. Бүгдийг ингэж хүмүүс өсгөж штэ. Тэгээд мөнгөний одоо бас ингэ том болоо өсөж байгаа юм шиг. мөнгөтэй харьцдаг ажил хийдэг. Банкын дотор байдаг ингэ мөнгө нь хаанаас гарч ирж байгаа гэж юу? Үйлдвэр эсвэл хүнээс л Мэдгүй. эргүү нийслэх та. Хүмүүсийн хадгалсан мөнгө бас дэлгүүр сайнны газрын хадгалсан мөнгө нь. Одоо чинь банкнаас ингэ мөнгө өгч юм гэдэг. Юу ахтайгаа арай мэдгүй юм л жоохон том болоо мэднэ. Би хамгийн түрүүнд цэфэндээ Хамгийн их мөнгө авбал дугуй аваад, ролик аваад бас сургалтанд суугаад Хамгийн эхлээд манайны дүүнийг авах гээд байгаа. Тэрийг ал эхлээд тэрийг авч өгнө дөө. энэ мөрөдөл программист би багш болохын мөрөддөг. Би том болоод дуучин болох хүсдэг. Мөрдөн шин өндөг хүн болмоор том болоод би эмч болно нөө хүн эмчлээ засал хийгээд хоол хийх дуртай болохоор тогооч болох хүсдэг. Junior, the journey begins.